За үзэгчид та бүхэнд оройн мэндийг хүргэе. ТV телевизийн Зимээрэ ток шоуны шинэхэн дугаарыг хэлж байна. Бямбагарыг орой 22:30 минутаас гаргадаг. YouTube дээр бол TV Mongolia гэж channel дээр орж байгаа. 5 гарагт лайв хийж байгаа. Facebook, social бол бидний амьдралын хэм маяг хөвшил болцсон, байнга хэрэглээ болсон учраас лайв хийж зочноор хэнийг оруулах вэ гэдэг санал асуулгыг авдаг. Үзэгчид бол нэвтрүүлгийн хамгийн чухал үүрэг оройлт хүмүүс байгаа учраас та бүхний саналыг сонсъё гэж лайв хийдгээ. Тэгээд шүүдэр цэцэг болон темпо 2-ыг аль нэгийг оруулъя гэж маш олон хүмүүс санал тавьсан. Мөн бүсгүүчүүдийг оруулж залуучуудынхаа нүдийг баясгахыг гэж бас бодсон. Гэхдээ бүсгүүчүүд нь жоохон жирэхэд ах шиг байна. Тэгээд өнөөдрийн зочин бол халуун гэрийн эзэгтэй өгөн дууран үлэн цэцэн чихэн Монгол эмэгтэй чи бол миний бүсгүй чихэн хамтлаг чихэр чамгүй бол байж ядна яг л чиний ихэр чиг минь намайг хайрлаж ирэхин тэнийг болгосон зөвхөн надад итгэж хайрлах эрхийг олгосон би цаурын ганцхан болгосон би чамаас бусдыг олгосон чи минь миний хувьд хинбэ гэдгийг ойлгосон микс хамтлагийн дуучин темпо бие болдоотор ирсэн байна. Тэгээд яг цагтаа ирсэн баярлаа. Баярлаа. За сүүлийн үед бол их сонин сайхан ихтэй байна. Тэгээд телевизийн ярилцлагын нэвтрүүлэгт бол темпо бараг орж байгаагүй байх гэж. Ер нь би нэг нэвтрүүлгүүд нэх ордог юм аа. Ер нь хамтлагтай байхдаа бол яг хамтлагаараа их ордог байсан. Яг ганцаараа болсноос хойш ер нь бол нэх орж байгаагүй. Ганц нэг гээ нэвтрүүлэгт орж ирсэн. Сая бас тэгээд тайг авч ирлээ. Харин тийм тайгаар аялал. Тайгад бараг он гаргасан. Тий гой бүсгүйтэй аялал тий. За темпо ч одоо болдоотор ч жихнэр тий. Тэгээд яагаад темпо гэж нэрлсэн юм? Энэ болохоор нөгөө нэг 10 жилээс яг юм өртөөс 10 жилдээ би хамтлагтай байсан. Өөрөө 10 жилээр ингээд найзтайраа дуулж мод сонирхолтой. Тэгээд 10 жилдээ бид нар ч өөр өөрсдөө амар нэр өгөөд би ч яг өөртөө ингээд нөгөө програм дээр ингээд дуу муугаа бичээл ингээд өөрсдөө юм аяадаг. Тэнгуү тэн дээр нөгөө темпо гэж байнга үйждэг. Темпогдож өөр химнэл нөгөө хурд үйл явц гэсэн үг. Тэгэл тэрийг харж байгаа би ч өөрөө их жоохон эмоцтой юм хурдтай нэг жоохон юм бусдыгаа жоохон ингэсэн нэг тийм жоохон юутай залтай. Тэнгуут нөгөө манайхан л тэрийг нөгөө байн гарч байгаа темпо гэсээр бол тэгээ би нэг өдөр харж байгаа ер нь би өөртөө хэдүүлээ ер нь өөртөө ингээд нэг юм хочтой болъё. Тэнгуут ч хүмүүс ингээд тогтоогоч амар тухайд амар их юм лаг юм бодож байгаа шүү дээ. Хүмүүс ингээд нэг юм урт нэр мөрөг чэйжлэхгүй те. Тэнгуут одоо монголоор дүрэн болдоо байгаа, монголоор дүрэн баатар байгаа. Тэгэхээр шал өөр нэртэй болох хэрэгтэй гэл би ч уриалал хамтлагийнхандаа нэр өгөөл чамаг одоо дүүэл гэж нэрлэе. Амар чамаг болохоор бит гэж нэрлэе гэл нэг найзгаа ингэ цохилт гээл. Тэгэхээр намайг болохоор темпо гэж нэрлэе. Би хоёр энэ цагаас бүгдээр яг ийм нэртэй болно шүү гэл. Тэгэл яг тэр цагаас 9 дугаар ангитай тийм нэртэй болоод бүгдээр. Тэгээ манай хамтлаг микс гэдэг үс аягүй сонио 10 жилдээ биш манай хамтлагийг биш нөгөө нэг хамтлагийн маань бас нэг гишүүнтэй микс гэдэг нэр өгөөд. Тэгээ манай хамтлагийн чинь T band гэдэг үс 10 жилийн хамтлаг. Тэгэл яг тэрнээс хойш темпо гэдэг болцсон. Тэгэл темпогоор л хүмүүс одоо болдоотор гэж бараг зарим хүмүүс мэдэхгүй баг тийм монголоор дүүрэн болдоо байгаа юм чинь тэгэл одоо Монголд бараг 10,000 болдоо байгаа шүү дээ. Тэгэхээр бас жоохон бусдаас өөр байхын тулд яг тийм нэртэй болсон. 10 жилээсээ дуулсан юм уу те? Тий би чи орон дуулсан гэдэг жоохон сайн зоддог байхгүй яг нэг сайн мань дуулж чаддаг шүү дээ. Яг рэп юм уу дуулдаг? Одоо нэг юм үглэх гэж одоо оролддог хүн гэх юм уу те? Яг бол тийм мундаг булааг бол биш. Яг ингээд өөрийнхөө хэмжээнд ингээд тодорхой хэмжээнд бас ингээд хөгжөөл бас сонирхол явж байгаа л нэг тийм залуу юм гэж ярих юм уу да бас нэг 10 жилийн сургууль оюутны анги хаанд өгсөн бай. 10 жилийн одоо яг энэ Хаул дүүргийн Камнати 15 дугаар сургуульд өгсөн. Оюутны анги. Оюутны анги болохоор кино урлагийн дээд сургуульд өгсөн. Ямар чиглэлээр өгсөн? Зураглаач чиглэлээр өгсөн. Харин тийм гэсэн тий. Тий, уулын жүжигчин болох сонирхол их байсан. Тэгээд яг тухайн үедээ нөгөө нэг зураглаач анги захирал жоох дургуцаад тэгээд нөгөө маань захирал манай эмээ им хоёр таньдаг найзууд. Тэгээд нөгөө юу нь болохоор би өөрөө жүжиглэх сонирхолтой байгаад идэг. Тэгсэн чинь захирал болохоор жүжигчин болж явах гэдэг юм би Монгол жил одоо 10,000 жүжигчин төгсөж чинь зөндөө ажилгүй хүмүүс зөндөө юм байна гэж бас тухайхаа яг захирал хүн бас арай өөрөө л харсан баг л та тий. Тэгээ зураглаач. Тийм тэнгуут арай илүү ажлын байртай тий ингээд чи цалин мөнгөтэй юм ажиллан зураглаач бол гэж шамдуулаад захирлын үг бол захирлын үг тэгэл эмээгүй үг бол эмээгүй үг тэгээ гиснээ өөрөө хүсэл сонирхолтой байсан ч гэсэн тэгэл ялчгүй тэр ангирал орсон. Эмээ чинь бас зөвлөж исэн юм уу те? Тий, ер нь би чи эмээ дээр өссөн байхгүй. Багаас манай аав маань болохоор бүр бага багт бурхан болоод тэгээд ээж маань болохоор бүр бага багт ингээд гадаад яваад тэгээд яг эмээ дээр өссөн. Эмээг үг. Яг эмээг өгттэй. Тэгээд зураглаачаар төгсөөд одоо зураглаачаар ажиллаж ирсэн үү? Зураглаачаар ажиллаж байгаагүй сургууль тахтаа л нэг ганц нэг курсийнхаа ажлыг бол хийжсэн. Ер нь бол видео кейс илүү фото зураг авах сонирхолтой. Одоо ингээ гоо байгалийн ч юм уу янз янзын зураг те.
Өөрөө одоо камермен. Тий өөрөө авдаг. Одоо бол яг камер бол байхгүй. Камертай байсан. 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 Яг нөгөө юутай хаа. Яг нөгөө ингээ хамтлаг мамлагт орохоос өмнө зураг авдаг байсан. Одоо бол темпог микс хамтлагийн дуучин гэдгээр хүмүүс их сайн мэднэ те. Тэгээд микс Mac-inde band хэдэн онд орж илаа? Mac-inde band ч яг 12 оны 6 сараас шалгуулалт нь эхлээд тэгээд зураг авалт нь 8 сараас эхэлсэн. Тэгээд эфирт болохоор 9 сарын 24-нд цацагдаж эхлээд тэгээд 11 сар 12 сар хүртэл гарсан баг шүү. Ер нь Mac-inde band-аар л яг манай хамтлагийн хүмүүстэй яг танигдсан гэж хэлж болно. Тийм бах те. Тий. Тэр яг нөгөө телевиз гэдэг чинь яг ямар хүчтэй гэдэг тухайн үед мэдэрсэн. Яг орой болгон эфирээр бөмбөгдчихдөг 5 өдөр тэгээ хагасаа бүтцэн давталт нь гарчдаг. Хүссэн үсээг хүмүүс үздэг болдог. Эхлээд нэг сууг сольж жагаад гараад ирэнгууд энэ ид юу ингээд дараа дэдэ соль гээл ахаал явж байгаа ахаа солонгууд ахаал гараад ирдэг. За наад хитэн балан ямаа соль гээл тэгж ягаал 3 дахь дээр гарангууд ахаал нөгөөд нь гараад тунгууд үсгээ сур аргагүй энэ хитэн хүүхнээр юу хийд ингээд үздэг. Үздэм байлаа. Тэгээд ерөнхийдөө Mac-inde band-д орсноороо бид зургуул маш их баярлж явдаг. Хэдэн хамтлаг гарлаа за Anyone гарсан, XC гарсан, Mix. Тэгээд сүүлд нөгөө Code 26 гэдэг хамтлаг. Code 26-гийн хамтлаг гэсэн тий. За нэг гэдэг. Тэгээд одоо яг энэ дөрвөн хамтлагаас за яг чиний хувьд хамгийн карьертэй хамтлаг нь аль нь вэ? За одоо нэг телевиз шоуноос гарсан тэгээд бусдыгаа бас муулах жаашаа тий. Муулахтай шүү. Ер нь бол яг үннийг хэлэхэд бол манай хамтлаг. Танай хамтлаг уу? Илүү их газар авч илүү их дуун хүмүүс төрсэн баг. Хайртай юм мэдэхгүй ч хасиг зөрөөд би хэлдэг надад чи байхгүй. Гэтэ XC хамтлаг бас дуунууд нь бас нэлээд хит болсон баха тэгээд тухайда нэг л хүн дутуу гэл те. Anyone-ы болохоор нөгөө нэг төрсөн өдрийн минь төргий ээжээгээ тэр дуу маань бас их олон хүмүүс төрсэн баг. Тэгтэл танах бол гэхдээ би бол хувьдаа бол манах гэж боддог. Тэгээд Mac-inde band яагаад зогсчихв? Mac-inde band одоо яг энэ эрт хавар ус хийхт гэж төсөл хэрэгжиж явж байгаа юм байна. Code 26 гараад тэгээд дампуурсан уу? Дампуурах бас тэр бол яг телевизийн асуудлаас найруулагч тэр хүмүүс бас юу болсон. Тэрийг би бол нарийн шир юм сайн мэдгүй. Би ч зүгээр оролцогч юм шүү дээ. Тэгээд энэ ингээд үзэгчээр харж байхад чи Code хамгийн сүүлийн Mac-inde band дөрвийг үзсэн мэт. Ер нь бол үзээгүй. Би бол яг өөрсдийнхөө за Anyone-ыг бол анх яг нөгөө нэг орж явахт нь бол үзчихсэн. Ганц нэг дугааруудын яг ийм хамтлаг гарч байгаа маань тухайн үед айгүй гоё санагдал энэ шоунд орвол бас гоё явах таа гэж тухайн үед айгүй их мөрөөдөлтэй байсан. Тэгээд нэг үзчихсэн. Түүнээс яг өөрөө ороод өөрөө орсныхаа дараа бол ер нь бол үзэж байгаа. XC-ч нэг үзэж байгаагүй, Code-ч нэг үзэж байгаагүй. Тэгээд Mix хамтлаг одоо яг хэдэн дуутай дүглээ? За ингээд бараг 15 6 дуу байгаа шүү. Тэгээд чи одоо ингээд хартсан юм. Одоо яг соло дуунуудаар нэх юм бол бараг бидэд нэг 20 24 5 дуутай бол бараг болж байгаа шүү. Яг тусдаа гарсан дуугаа хамтлагийнхантайгаа нэмэх юм бол темпо өөрөө ганцаар дуулсан, өөр хинхин ганцаар дуулсан. За манай Амраа маань бас дуулж байгаа. Одоо яг эрчимтэй уран бүтээл хийж байгаа. Гүли бас дуу хийж байгаа. Гүли. Тийм тэгэнгუთ нөгөө хэд нь болохоор яг хувийн амьдралаа боловсрал те ар гэрийн амьдралаа хөөгөөд бол явсан. Хамтлаг бол ингээд харцсан юм. Яг өндөө бол тараагүй төр зур завсарласан гэх юм уу? Ер нь бараг тарцсан гэж хэлж байна. Ягаад тэгэхээр нөгөө нэг Монголын нөхцөлд яг дуудлаад амьдрах шиг хэрүүлж яваас өөрөө мэдж байгаа бох те. Тэнгуут бас Монголын нөхцөл эдийн засаг нийгэм ямар байгаа вэ? Залуу хүмүүс бас яаж амьдрахын төлөө явж байгаа вэ? Тэгэхээр дангаас дуулаад мөнгө олно гэдэг бол бас учир битүүлэг хэцүүлдэ. Тэгэхээр тухайн хүмүүс маань яг өөрсдийнхөө карьерийг өгөөд боловсрал сурж мэдхэн тэрийг өгөөд амьдралаа хөөхн амьдралаа өгөөд явж байгаа. Зөксүүлж болохгүй. Одоо бол айгүй удаа уран бүтээл гаргаж байгаа хамтлагууд байдаг шүү дээ. Танах бол ингээд айгүй бүх юм нь бүрдээд карьер ингээд айгүй урдан гараад ирсэн хамтлаг те. Тэнгүүд дахиад ингээд энийг үргэлжлүүлээд аваад явхад яг байнга дуулахгүй маа гэхэд те ядаж нэг сардаа нэг гой уран бүтээл хийчихэд микс хамтлаг гэдэг ингээд орчин тогтнод явах боломж байгаагүй те. Тийм боломж яг одоохондоо бол байхгүй. Яг тэгэхээр манай хамтлагийн ихэнх гишүүд гадаадд байгаа байхгүй. Тий манай гүнчээ болохоор Америкт байгаа. Төгсөө Бээжинд сурж байгаа. Нөгөө гишүүн маань болохоор бас яг эндээ бас ар гэрийн асуудал те тэрийг хөөгд явж байгаа болохоор яг ингээд уул нь яг бүгдээрээ Монголд байсан бол яг базаад ингээд юм хийж болно. Тэгэнгუთ гадаадд байгаа хүмүүс чинь ингээд хэцүүлээ те. Гадаадаас ирэхээр нь л юм хийхгүй бол. Темпо ер нь ингээд нэг хүний үсэг урайлсан те манлайлсан тийм характертай юу. Тэр Mac-inde band тэр босс гэж бүгдийг эрт босгоол те. Тэр эсвэл нэвтрүүлгийн юу юм уу эсвэл чиний характер юм. Би өөрөө Арслангийн орд. Арслангийн ордынхаа угаасаа манлайлагч байдаг шүү дээ. Хамгийн шилдэг лидерүүд энэ ордонд төрдөг гэж зурхаа уншиж ийсэн. Гэхдээ энэ бол өөрөө хоёул би нэг бол магтсан юм бол шүү. Өөр яг тийм зурхаа дээр тийм байдаг. Тэгээ яг би бол нэг тийм дуртай яг өөрийнхөө хүмүүсийг жоохон байлгах гэдэг тийм бас жоохон нэг тийм зарчим
гэх юм уу те. Одоо ингээ миний дургу өгч юм уу, миний дургу зан авирыг ингээд миний ойр дотны ч юм уу, миний хамтлагийнхан гаргахад би бол айгүй дургу. Тийм дээр ч одоо миний найзууд миний тэгээд хараал хэлдэг. Би бол хараал хэлдэг. Хараал хэлэх тун дургу. Тийм үү. Тий. Хараал бол одоо нөгөө нэг ууралж муурлах хэлэх. За яг уурлахаар бол нэг хараал хэлнэ. Яалчгүй нөгөө нэг бас те. Ямар хараал хэлэх вэ? Одоо ер нь бол нэг тийм муу хараал хэлдэг юм да. Новш мовштэй хараал идмэд. Тиймэрхүү мэмэрхүү хараал. Гоё. Яг гэхдээ багтаа бол одоо 2-3 жилийн өмнө би бол хараал хэлдэг байсан. За нэг шалтгаан болоод болчихсон байна те. Ер нь бол нэг худлааных нэг хараал хэлдэг юм л дүү гэж яагаад яг. Ер нь одоо сүүл хэлэхээ болсон. Тэгээ найзууд ингээд найзууд ч гэсэн дотны ч юм анд нөхөрлөж байгаа хүмүүс би бинийгаа ингээд хараал хэлээр ингээд тоглоомор шоглооморсон дуутахайг муухай байх. Миний хувьд бол. Тэгээ тийм болохоор тэр ирхэм хүмүүсээ тэгж тоглоомор шоглооморсон хараалаар битээд зүгээр л гоё дуутах хэрэгтэй те. Ядаж нэг уурлаад ингээд бүр бачимдсан ч нэг новшоо тэнэгээ мангараа гэдэг ч юм уу те. Тэггүй нэг манайхан ч явс ийгүүш ирчүүд хоорондоо эргэлэхээр бас амнаас нь бол гоё гарна шүү дээ. Одоо яг ямар ажил хийж байгаа юм бэ? Темпо чинь. Би одоо яг хуваараа уран бүтээлч тэгэнгуутаас нэг нэвтрүүлэг хийж байгаа. Entertainment яг 24 дугаар суугт телевиз дээр одоо нэвтрүүлэг маань 2 сарын 10-нд цацагдаад эхлэх баг. Хөтлөгч гэх юм уу те? Хөтлөгч хийж байгаа. Тэгээд өөрөө давхараас нэвтрүүлгээ ерөнхийдөө бүх юм тэр нөгөө юу гарахтаа одоо 9 сар бүх одоо хөтөлбөр юмнууд бол өөрөө жоохон санаачлаад тэгээ юмнууд бол хийж байгаа. Тэгээд одоо найз охинтой юу? Одоо найз хүн байхгүй. Найз хүн байхгүй. Одоо темпо хэдэн настай юм бэ? Одоо 25 хүрч шүү дээ. 25 жил тийм. Одоо бол Валентинаар бол тэгэл одоо Валентинаар нь жицэг царайд ганцаараа л байна. Ганцаараа байх. Темпогоос нь шүүдэр цэцэг гэдэг агуу жижигч юм байна те. Жижигчин Бөсгөөгийн X нэгэд хүмүүс их сайн мэддэг те. Тэгээд хүмүүс их гоё. Би л хүмүүсээс салахтаа нэг тийм салхтаа ч гэж нэг олон салаагүй л те. Ер нь тэгээд за та хоёрт ад шаргал хүсье гэдэг бол те. Нэг тэгээд бичсэн өс те. Тэр зүгээр сошиал дээр та хоёр карьераа өсгөж байгаа мó эсвэл та хоёрыг чигнэсээ тэгж салж байгаа юм уу? Тэр юу наадах чи сүүлийн үед яг 2 сар 1 сарын сүүлээр яг тэр мэдээлэл чинь бас нэлээд олон сайтууд авал тавьсан л дээ миний бичсэн комментиг. Би тэрийг болохоор ерөнхийдөө ямар нэгэн карьер хөөгч юм уу те. Одоо ингэ тэртээ тэргүй бит хоёр хүмүүс мэдэн шүү дээ. Карьер хөөж яах юм бэ? Тэртээ тэргүй бит хоёр хосоороо хүмүүс танигдсан. Тэгэхээр тийм байх чинь нэгтэй ингээл лаг хүн болж би дарагдах гэдэг. Ерөөсөө тийм биш. Ягаад тэгэхээр нөгөө нэг шүүдрээ маань юу л да нөгөө нэг ингээд салаад бас нэлээд тодорхой хэмжээгээр хугацаа өнгөрсөн байхгүй нэлээх. Хэр хугацаа вэ? Бараг жилийн хугацаа. Тэгэнгუთ хүмүүс тэрийг ерөөсөө мэдэхгүй. Тэгэнгуთ манай хүн болохоор хөрхий салаад бүр жилийн дараа ч тэр чинь эмхтэй өн. Тэгээд зургаа ингээд хүссүүсээгүй тавьж л байгаа юм л да. Шинэ найзлуугийнхаа зургийг. Тэгэхээр царайг наруулахгүй. Тэгэнгуთ нөгөө манайхан болохоор хүний мод дуртай ямар хурдан найзлуутай болдгийг дөнгөж салаал инглээ амар олон тэнгууд нөгөө тухайн тэр хүн чи өөрт нь стресстэй те тэнгууд яалчгүй ингээд салсан гэдгээ бас нэгт хүмүүст мэдгдэх гээд нь штэ бүх юм дууссан те бити ахиж тэр хүний талаар асуу гэсэн нэг тийм бас нэг мессеж өгөөд штэ тэнгуудаа би өөр хүнтэй болсон гэдэг давхар мессеж өгөө те тэнгууд манайхан тэрийг ойлгохгүй шууд нөгөө нэг бөөндөө дайрж орж ирэл эмхтэй хүн байж амар хурдан салдیں۔ Салаал нэгэнтэй мэгэнтэй гэл те тэнгууд тэрэнд бас хариулт хэлэх гэж гисэн баг. Тэр залууг нь таних уу? Тэр залууг би таньдаг байсан. Таньдаг байсан? Таньдаг байсан. Таньдаг байсан юм уу? Тийм, мэддэгчгүй байсан. Тэнгуут яг яагаад мэддэг болсон гэхээр шүүдрэгс болж мэдчихл байгаа юм л да. Тэр чинь хүссүүсээгүй те. Миний хайртай охины найз л ямар залуу байгаа би мэдчихэж байгаа шүү дээ. Мэдхийг хүссээд өөрөө мэдсэн л те. Түрүүнээс бол тэр үнийг би бол мэддэг байсан. Тэгээд түрүүний чиний хэлсэн коммент дээр болохоор яг тийм зураг хийгэн гот хүмүүс доор нь ингээл темпо юм уу гэдээсэн баг те. Бараг дандаас өдөрт 1000 асуусан. Чи юм уу юу болоод байгаа юм эсвэл хоёр худлааж үжиглээд байгаа юм уу худлаа фейсбુક нэг сошиал карьер хөрсөн тэнэгүүд мингүүд гэл те тэгээ шүүдрээрөө дайралт их байсан л та тэнгуут би мэдээж тэр хүнд хайртай байсан тэгээ тэнгуут ч тэр хүнийг би мэдээж өмөрөн би биш гэдгээ нэгт би хэлхийг хүссэн л те яагаад тэгэхээр те хил ам тэр хүнийг ороогод нь штэ биш байх чинь л тэгэл олон хүмүүс ирснэ темпо юм уу юу юм бэ гэл тэр хүнд нэгт амар хөөрт ингээ стресст ядаргаатай тэнгуут би тэр үнийг амархан би бишээгээ хэлчихвэл тэр олон хандаад байгаа хүмүүсийн хандлт ой биш юм байна. Шинэ найзлууд олсон юм байна гэдгийг хүрхэхийн тулд бас хийсэн. Тэгээд ер нь бол бас яг гоё салахын те хэр аргийн хүмүүс тэгж салдаг баха.
Тэр нөгөө хоёртой аз жаргал та хоёртоо гэхээр би тэр залуугийн найзны болов гэж хамаагүй л та хоёртой аз жаргал хүсье гэдгсэн чинь шүүдрээ урдаас нь баярлаа чи минь ч гэсэн надаас илүү сайн бүсгүйтэй уулзраарай гэх кино шиг салах юм л да хамгийн гол нь те тэрийг бас хүн ингээд харахад ингэж салдаг бол гоё юм аа л гэж би бодсон. Ер нь танаа нэвтрүүлэлт орж байгаа хүмүүс ер нь Холливуд стайлтай шүү дээ. Кино шиг амьдралтай. Битээрсэн кино шиг амьдралтай байсан. Тэгээд тэр юу л да нөгөө нэг тийм ардын дуу байд юм аа нөгөө нэг юу их гоё хөхтэй нөгөө намс намирдаг нарс модны 8 юу те намайг чи дандаа зовоосноороо өрмөн чи жаргаж яваарай гэж. Тэр ингээ салахтаа өрмөн чи жаргаж яваарай гэж хэлж байгаа бол энэ бол маш их сэтгэлийн тэнхээ хад их агуу их сэтгэл хайралтай. Ягаад тэгэхээр одоо орчин үеийн залуучууд салахтаа ягаад би бинийгаа те за яг дотроо ингээд хүсдэг л ах л дааж жаргал хүсье гэдэг. Гэтэ салтын шалтгаан бүр янз бүртэй шүү дээ. Одоо яаж салсан юм, муудалцсан юм уу, гардуулсан юм уу, зодод зогсон юм уу, уур дүүр нь явсан юм уу зөндөө шалтгаан байгаа. Тэр бүгдээс ис хамаарч хайртай хүндээ тэгж илжнэ гэдэг бол ер нь бол их том философи бас их гоё ухаан байгааз. Тэгээ би яг тийм л байхыг хүссэн л. Гардуулж ирсэн. Би бол ерөөсөө гардуулж байгаа. Би 3 жилийн хугацаанд үрж явахдаа нэг ч удаа гардуулж байгаа. Нэг ч удаа ар ур дуур нь явж исэн тохиолдол байгаагүй. Тэрийг бол би зүгээр үзэгчдийнхээ өмнө нүүр бартан мэдлээ. Шүдрээч өөрөө тэрийг мэддэг, найзууд нь ч мэддэг. Өмнө нь ингээл залуучууд үерхтэй ингээд аягүй хурдан дотносвол те баян хамт байгаад идэг. Тэгэхээр жоохон нэг харилцаа ингээд жоохон магадгүй өөдөх шинжилгээ ч юм уу те баян хамт байгаад байгаа чинь нэг хүн жоохон хол байж санаж ингэж байх хэрэгтэй те. Тэгээд та хоёрын харилцаа ер нь баян хамт байдаг гэсэн үү эсвэл ингээд тусдаа энэ төр байдаг гэсэн юм. Бид хоёр яг 2 жил хугацаанд үерхэд тусдаа байсан. Тэгээд сүүлийн яг жил гаруй хугацаанд цуг амьдэрсэн. Тийм. Тэгэхээр чи ерөнхийдөө бараг 3 жилтэй. Яг гоо яг дотн цуг байсан хугацаа гэх юм бол 1 жилтэй. Чиний буруугаас уснаа салахад ер нь бол тэр юу болсон хамаагүй л те. Тэр бол чиний хувийн хэрэг. Гэхдээ хөндөө нэг за би алдчихтэй те дараа нь хүн боддог шүү. Би алдчих. Түрүү нөгөө чийсэн чинь зарим хугацаанд ингээд тусдаа явах үе муу гардаг уу гэ те. Тусдаа явах үе гардаг. Яг тэгэхээр заримдаа хүн ганцаар байхдаа илүү их зүйлийг ойлгож, илүү их зүйлийг бодож, илүү хөөртэйгээр ярьдаг. Тэгч хэрэгтэй. Тэгэнгუთ ч хос хүмүүсийн хувьд болохоор хитрхи удаан хугацаагаар тусдаа байж болохгүй. Энэ бол ерөөсөө яагаад ч байж болохгүй асуудал. Мэдээж урлагийн хүмүүс, олонний танил, мэдээж сайхан үзэсгэлэнтэй бүсгүй бол хизээч эрэгтэй хүмүүс бол зүгээр байхгүй. Тэр бол нэгт бол бичигдээгүй шүү дээ. Тэгэнгუთ ч тэр хүнд бас асар олон мессеж ирнэ, ажлын саналууд ирнэ, янз янзын мөнгөтэй гизээ унжсан гарууд санал тавина те, уулзын учрыг инээ тэрэ спонсорлоо яа ч юм уу те, хамтарч ажиллая ч юм уу зөндөл тийм болж исэн. Тэрийг чи харж ирсэн үү? Тэр болгонд би бол их гоё байд штэ. Би бол инээгээл байждаг байсан. Өөрөө мэдээ. Би бол шүдрийг ажилд ерөөсөө оролцдог байсан штэ. Яг хөө битээр зөвлөлтөн ийм киноны санал орж ирлээ, инглээ тэглээ яах вэ ихүү гэл те. Тэнгүүт би чин бас ер нь их хартай. Аслангийн ордныхоо нь хартай штэ. Өөрсдийнхөө ордны би хараагүй. Оо карьер өөрсдийнхөө одоо өөрсдийнхөө нэг тийм эрхтэн болгоно тийм шүү дээ. Өөрсдийнхөө өмчийн юмыг бусдаа хуваалцах дургу те. Хар ер нь байх ёстой үстэй. Хар ер нь байх ёстой. 30% байх ёстой гинэ. Надад 30% байдаг. Би ингэж тоохгүй. Ерөөсөө ингээл нэг сэтгэл судлаач ч юм уу нэг тийм хүмүүс хар ерөөсөө байж болохгүй гэж би эсэргүүцдэг. Хар байхгүй хайргүй гэсэн үг үстэй. Тодорхой хэмжээний хар байх ёстой. Яг уу за бүр их биш. Харин 20-30%, 100% 20-30% байх ёстой. Яг тэр чинь хүн өөрийнхөө хувцсыг өөрийнхөө эдлэн газрыг өөрийнхөө байшинг хамгаалаад өөрийнхөө юмд харан байдаг үстэй. Одоо энэ уул ус авдаг хүртэл өөрийнхөө юмд харан байгаа үстэй. Тэрнтэй адилхан харан байх ёстой шүү дээ. Хайрлах ёстой байхгүй. Тэгэхээр би бол байх ёстой гэж боддог. Та хоёр хамт кино тоглосон тий? Бид хоёр хамт кино тоглосон. Хин охин чи охинтой үнсэлсэн юм уу? Шүүдрээ нэг залуутай үнсэлсэн юм. Ер нь бол би охинтой үнсэлсэн юм. Тэр чинь яг үнсэлтэй кино бол кино шүү дээ. Үзэгчдэд яг үнэн бодсон юм. Шүүдрээ хараад зогсож байсан юм уу? Шүүдрээ яг тэр яг тухайн сценаар ингээ хараад зогсож байсан. Би тэгээ тэрэнд нь ингээд үгүй тухайн яг тэр зургийн авалтанд шүүдрээ байгаагүй маа. Тэр зургийн авалтанд нөгөө сургуулаараа нэг хөдөө мөдөөчлөө нэг дипломч нэг ажилд явцсан. Яг тэр хоёр нь азарт хараад. Тэгээд нэг охинтой нэг үнсэлцээд нэг амар эротик хийцэн ч гэжтэй өргөж авсан нэг гаднаас ингэж гэртээ дагуулж орж ирээл нэг жоохон үнсэл ингээл нэг шууд хуцтууд тайлаад шууд орлоо үсэрж мордог нэг тийм хэсэг байхгүй. Шүүдрээ хараагүй юм уу тэрийг? Шүүдрээ тэрийг бол дараа нь киноноос харсан. Шүүдрээ бол ерөнхийдөө шүүдрээ бол кинон дээр бол өөрчлөлтөө бол нэг үнсэлж шүү дээ. Ер нь юу зүгээр нэг тэрвэрлэж мэвэрлдээд нэг тийм бол байгаа. Тэрийг надад би ингээ харахтай айгу хэцүү байдаг байхгүй. Ер нь одоо ингээд өөрийнхөө тэрвэрдэг, өөрийнхөө хайрладаг бүсгүй өөр залуугийн одоо тэрвэрлэлээр тэрврээд үнсэл тэр чинь үнсч хүмүүстэй зарим зүгээр үнсэхгүй амар үнсч хүмүүс шүү дээ тэр чинь. Кино л да мэдээж яг тэрийг бол зүгээр шүү. Урлаг талаас нь ингээд мэдээж кино уран бүтээл гэдэг талаас нь бол хараад ойлгох нь бол зөвлөлтөө. Мэдээж тэр бол уран бүтээл тэр хоёр хүн
Тэгтээ энэ тал дээр бол би арай өөр бодолтой байдаг байхгүй. Бас тэр харахад эвгүй шүү дээ. Чи одоо шүүдрийг өөр хүнд үнэлсээс зогсоо харахад эвгүй. Тэгэхэд чи одоо өөр охинд үнэлсээд орлого үсэрч яхад яг чамд тэр үед юу гэж бодож байгаа юм? Тэр үед эрэгтэй эмэгтэй хүний одоо тэр нэг оршихуу гэдэг ч юм уу тэр тал дээр арай өөр хүлээж авах байх л та. Эрэгтэй хүн бол тий одоо нөгөө арай өөр, эмэгтэй хүн бол арай өөр одоо үнэтэй үнцэнтэй байх хэрэгтэй гэдэг ч юм уу тий. Тэн дээр бол надад бол нэг сүртэй. Би бол яг үндэ бол найруулагчтай бол хэлсэн. Хаа заавал ингэж үнсэх хэрэгтэй, заавал ингэж орох хэрэгтэй юм гэсэн чинь заавал ахын дэх хэрэгтэй. Гэхдээ наач нэг сүртэй биш. Гэрээс тэр чин 20 хэдэн ангитай кинон дээр ганцхан л удаа тийм хэсэг гарч байгаа. Ганцхан л удаа үнсэлсэн. Тэнгуут ч надад бол заа мэдээж уран бүтээл юм чинь гэж мэдээ далиндуулах болоод ямар шаардлага вэ? Тий ямар ч тийм шаардлага байгаагүй. Мэдээж миний дэргэд тийм сайхан хүн багт би ямар ч өөр хүн хүмүүсэх надад далиндуулах шаардлага байхгүй шүү дээ. Тийм тийм бол тэгэл орсон. Та хоёр сайхан дуутай үлдлээ дээ шүүдэрх ингээд. Тий тэгээд манай өөрөө хэлжсэн юм аа яг нөгөө нэг яасан л та. Чи нэг л их дуулж муулдаг, нэг л их дуу муу гэж чаддсан бол надад нэг дуу зориулаад гаргачих гэдгсэн. Тэр тэгтээ тэрийг тоглоомоор хэлсэн байхгүй. Тэгэхээр би тухай надад нэг мессеж өгч байгаа ш түнг тоглоомоор хэлж байгаа шигсэн. Хүмүүс ингээл дууч муучаа бойфрендтэй гэдэг тэгээд хаана байна мэн гэл. Ер нь бол дээр үеэс үед нөгөө нэг ингээд сайхан бүсгүүчүүд дуун дээр мөхөрдөг штэ тий. Одоо тэгэл нөгөө хим ингээл одоо зөндөө гой тий. Дээр ардын дуу мөн дээр ингээл бүсгийн голын нөгөө тэрхийн голын хүүхэн гээл тий. Тэрнтэй яг адилхан одоо нөгөө нэг яг юу л та одоо тэр дуу маань гэх юм бол ерөнхийдөө яг л миний сэтгэл үнэхээр одоо үнэн хайртай. Тийм болохоор ерөнхийдөө л тэрийг хүмүүст мэдрүүлээ, харуулъя. Тэ? Тэгэнгүүт давхар тэр хүн дуу зориулаад тэр хүнийг дуун дээр мөнхлөе гэсэн санаа байсан. Одоо чи шүүдэр тайртай юу? Тэр бас их хэцүү асуулт байна л да. Ер нь бол нэг юу штэ. Мэдээж одоо ингээд хайрыг бол хүн мартдаг. Хизээч мартахгүй. Үхүү хөтлөө мартахгүй. Хизээч мартахгүй. Үхүү хөтлөө мартахгүй. Би бол тийм бодолтой байдаг хүн. Тэгэнгүүт ч олон хүмүүс асуудаг л да. Одоо ч хүртэл хайртай байг л тэ. Тэн дээр одоо бас одоо ингээ хэлчихвэл уруудтай юм бол бас тэ шинэ найзлан болоотой болсон. Бас тэгээд бас тэрийг бас жоохон нууцлчаа. Гэтэ чи тэрийг бол баг гадарлаж байгаа байх гэж бодож шүү дээ. Тийм хүмүүс ч гэсэн одоо бараг үзээд мэдчихэж байгаа бах тэ чиний хариултыг тэгээд хэлэхгүй байгааг бодох хүн хайрг бол хайрг үгүй л хэлнэ шүү дээ. Тийм учраас хэлэхгүй байгааг бодоход бол би ойлгочлаа. За тэгээд хоёул ярин зүйл яриад байгаа өөрчлөлөө те. Шүүдэрэтэ ерхээс өмнө чамд үргэлжлээс идэх хүн байдیں۔ Би ерөөсөө урд нь ерөөсөө охиндоо үргэлж байгаагүй. Ерөөсөө. Тийм хүмүүс итгэхгүй байж магадгүй. Зүгээр уулз учирдаг хүмүүс бол байсан ингээл те. Уулзаал хоол идэл кино мэн үздэг ч юм уу болцдог. Оройн хамт хоноол. Тий. Оройн моройн хамт хоноо. Яг залуу хүмүүсийн амьдрал бас байна шүү дээ. Тэр яг үнэндээ. Би бол ер нь нэг тийм шудраг байх туртай. Яг ингээ үнэн байх туртай. Тэгэхгүй нэг зургатаар гарч байгаа гэж гоё хүн болоод зүв юм ярих гэдэг надад ямар шаардлага байхгүй. Эрэгтэй хүнд ганц шин бол байдаг шүү дээ. One night бол байна шүү дээ зөндөл. Яагаад ингээ хоёр хүн бие биенээ таалагдчихж байгаа? Яагаад хоёулаа ганц бие байгаа? Тийм үед яагаад тэр хоёр хүн хоорондоо янз бүрийн гоё харилцааг мэдэрч болохгүй? Тэгээ чи өглөө салхтаа яаж салдаг вэ? Өглөө салхтаа чи төрүүлээ хаяа явчихдаг уу? Хамт гардаг. Тэр чи айгүй муухай байхгүй. Цуг амар өчтөр шүн амар гоё романтик амар гоё очингууд те өглөө нэг ингээ буудалч юм уу биеийн үлгчтэй хамт хонж байгаа юм шиг тэгж бодлохгүй л те хамт гарах уу хамт гарна хүргэж өгнө одоо тэр юу л дээ яг л зүгээр л тийм дотн имийг л хүсэх хэрэгтэй байхгүй байх хэрэгтэй тэр эмэгтэй хүнийг хүндлэх хэрэгтэй байхгүй нэг талаараас дахиж ярихгүй зү хэрэгтэй мэдээж таалагдсан бол ахиж ярина шүү дээ дахиж ярих уу зарим харилцаа чи ингэдэг байхгүй one night-аас эхэлдэг байхгүй тийм бах те чи ингээд нэг охинтой юу ч бодоогүй зүгээр харилцаа ингээ үсгчдэг зүгээр чи яриа өөр юм бодоод таалагдаад тэгээд тэр охинтой нэг удаа ингээд айгу дотны харилцаанд ороод ингээд сэтгэл рүү гүн рүү нүнгийгөөд ямар хүн бэ гэдгийг мэдсэн чинь чам таалагдаад чи тэр хүн дахиад уулзах хүсээд байдаг. Тэгсээр байгаа хоёр үерхэд суух тохиолдол байна. Зөндөл тийм тохиолдол. Өглөө нь хараад бурхан минь хурдан явах юмсан гэж бодож байсан. Өглөө яа заа гэж би нэг тийм олон удаа явж байгаа. Ягаад гэхээр чинь би чинь үерхэд 3 жил болсон. Тэгээ одоо л яг ганц би болж штэ. Яг өмнө нь бол нэг тийм байгаагүй. Би чи өглөө ингэж мэхэхгүй. Тий. Би бол харьцангуй оюутан байхдаа харьцангуй гайгүйс. Ягаад гэхээр нөө эмээ дээр өссөн. Тэгэл ерөнхийдөө айгүй зүв мөчлөлтэй гэл хүмүүс хэлдэг л байсан юм л да. Яг тухайн үед бол тийм байсан. Одоо бол арай бас нөгөө нэг 24 хүрээтэй. Тэгэнгუთ ингээ арай амьдралыг өөр талаас нь хараад одоо бас нас биеийн төрөөд ирж штэ. Тэгэнгуთ яг одоо 20-т үеийн одоо миний амьдралыг харах, одоо охтуудыг харах өөр те 25 та миний арай өөр болчих жол байгаа юм л да. Ямаас ийм бол ингэж байгаагүй юм байна те. Ингэж байгаагүй.
Өөрхий тэр чинь тэгэл хаанаас танилцсан? царамуутай ч гэсэн хичээж явна гэдэг үг байдаг. Одоо царамуутай гэдэг үгийг ашиглахаа болчихсон шүү дээ. Өрмөц царайд өрхтэй гэж ярьдаг болсон. Тэрнтэй адилхан юу шүү дээ. Хаанаас танилцсан ингээд би чанд хүрээсэн шүү дээ. Ягаад тэгэхээр танилцж байгаагүй. Ягаад тэгэхээр чинь миний өмнөх 3 жил чинь миний хажууд хүн байсан. Тэрнээс өмнө ер нь би яг одоо ганц би болж байгаа байхгүй. Тэгэнгүүт өмнө нь бол байгаагүй те. Өмнө one night байсан биз дээ. One night бол байсан. Тэгэхээр тэн дээр харин хаанаас танилцсан юм бэ л гэж одоо тэнд яг тухайн үед чинь Facebook мөнхнийх амар хөгжөөгөө те яг 2011 он 10 онд ч 12 онд ч те. Тэнгүүт чи ингээд сургуулийнхаа охтууд мохтуудтай ч юм уу те. Таалагцсан ганц нэг охинтойгоо уулздаг. Тийм л бас түүнээс Yahoo бас их ашигладаг байсан юм. Yahoo Messenger. Тэгээд ер нь бол тэгээд хөөрхий нэг сургуулийнхаа ганц нэг гайгүй охтууд те эсвэл тэгээд нөгөө найз нөхдийнхөө танилцуулсан тиймэрхүү хүмүүстэй л ингээд холбогдохтой. Түүнээс бол нэг ингээд өлөг долох хийгээл те. Баар маранд бол би бол ёстой бааранд авч явах гэж байгаагүй амьдралдаа. Чи бааранд ер нь хэр бол тэрийг эсэргүүцдэг. Хэр ордог вэ? Би хөгжим мэдрэх гэж орох дуртай. Ордгоо гэхдээ. Ер нь бол ордог. Гэхдээ ер нь бол их бага. За нэг 2 3 сардаа нэг юм их ч юм уу те. Ямар бааранд орвол чамайг олж харах бол? За минтрүүл их орд юм да. Минтрүүл орох уу? Ер нь бол бус баар руу орж байгаагүй. Яг хуу бааранд танилцахыг эсэргүүцдэг юм уу? Хамтлаг мантлагаар бол зөндөө орсон. Тийм. Бааранд хоорондоо танилцахыг эсэргүүцдэг. Эсэргүүцдэг байж болно. Яагаад болохгүй зүгээр ч хүн танилцчих. Танилцаад авч явах. Алийг эсэргүүцээд байгаа юм. Зүгээр танилцж болно. За. Үнэхээр хоёр таалагдаад би бидэнд таалагдж байгаа бол яриа нэлээд хамт явж бол татлаа түтлээгүй бол те нэг хин нэг хурааг бол хоёр хамт явж болно шүү дээ. Яагаад болохгүй гэж. За темпос их гоё шударга ирдэг залуу байна. Одоо энэ их тарих чинь тэгээд темпо одоо бол их олон охин чамлаа бичдэг байх л те. Үгүй яг олон охин. Одоо шүдрэгээс салцсан. Одоо л чи миний их гээл. Охтууд бол их хичнэс те. Ер нь охтууд энэ төр бичгээр чи Facebook-д орж харж байгаад хариу өгөх үү эсвэл бүгдэнд нь хариу өгдөг үү? Яг олон хүмүүс зэрэг хариу өгөх боломж бол байдгүй л те. Ингээ бүгдэнд рүү ороод. Тэгэхээр их л олон байна да те. Үгүй ер нь бол зүгээр яг үнэлээ те. Тэнгуүтээ бүх яг хүмүүст бол би ингээ нэг заман гарахыг боддог юм аа. Ингээ айл болох яг гой хүн шиг харьцаал боломж өгвөл ингээ хариу хичээл байхыг хичээдэг. Тэгээд яг Facebook-ээр бол одоо тэгж мэгж бол ордог. Яг орж профайл нь бол харддаг. Зүгээр ингээл ирэнгуут нь сайн уу тэ амжилт хүсье ингээд ирэнгуут нь баярлаа чамч сайн амжилт хүсье гэдэг ч юм. Яг тэгээд явчихдаг. Зэрэг хэдэн охинтой бичиж байна одоо? Зэрэг олон охинтой бичээгүй. Хэдэн охинтой бичиж? Одоо л за найзуудтайгаа л бичиж байгаа. Одоо яг өндөө бол нэг тэгж хайр дурлалын рамаас үсгээд учир зүгөө дотны харилцаа үсгээд гэж бичиж байгаа охин бол байхгүй. Нөгөө хүн ингээд 2 3 жил ч юм ингээд эмхтэн тэрвэрэд унтчихаар ганцаар унтчих чадхаа болждаг гинэ. Тэгээд айгу хэцүү байт. Тэгээд ер нь чамайг одоо нэг найз охинтой боллоо энэ төр гэсэн тийм бодол төрж явах юм. Одоо хүмүүс чинь тэгэл их юм шүү дээ. Facebook дээр хөвчлэн жоох хүмүүсд л те. Валентин боллоо. Валентинаараа ингэн тийг ганцаараа баймааргүй нэ тэрэ гэж яг нас биенд хүрсэн ч гэсэн тийм юм бичиж байгаа хүмүүс өндөө л байдаг шүү дээ. Ер нь чи одоо найз охинтой болъё доо гэсэн тийм бодож юм байна уу? За 3 жилийн өмнөөс бол би хайр дурлалыг эхлээ сонгох гэсэн. Би бол одоо хайр дурлалыг сонгох. Уран бүтээл. Одоо бол би уран бүтээл, тухайн хүний хөгжил, өөрийнхөө төлөө хийж чадах тэрийг сонгоно. 3 жилийн өмнө надаас ч ингэж асуусан бол би хайр дурлалыг сонгоод дараа нь болохоор одоо энэ хувь хүний өөрийн хөгжил мөрдлийг сонгох гэсэн байна. Чамд ганц бие амьдрал нь кул байна уу эсвэл хань жилдээ найз охинтой байх нь кул байна уу? Хүн ганц бие байх хэрэгтэй, ганцаараа байх хэрэгтэй. Өөртөө их ярих хэрэгтэй, одоо бүх юма төлөвлөх хэрэгтэй. Ганц бие байна гэдэг чинь нэг талаараа бас асар их давуу тал байхгүй. Яг тэгэхээр чи юунд цатаарахгүйгээр яг зөвхөн өөрийнхөө урт ажилдаа те одоо өөрийнхөө юу хүсч мөрөөдөж байгаа тэр лугаа чи яг 100% зүтгэж чаддаг. Хэрвээ хүдээ болоод ч юм уу гэр бүл зохиогоод ингэм бол цэвэр хариуцлага болчих юм л да. Тухайн гэр бүлээ авч явах те одоо тухайн гэр бүлээ тижээх гэдэг ч юм уу бүх талаасаа ингээд тэгэнгүүт чин хоёр талаас ингээ хоёр зэрэг амжуулах гэхээр яг ингээд манай Монголын амьдрал ямар гэдэг чи мэдэн штэ. Тэгэнгүүт чи ингээд гэр бүлээ гэхүү уран бүтээлээ гэхүү хэрж байгаа хоёулын давхар ингээ хослуулна гэдэг бас аягүй хэцүү л дээ. Яг үүнд бол. Тэгээ одоо ч ганц бие илүү. Ганц бие амьдрал одоо аягүй таалагдж байгаа. Яг тэгэхээр хөсөөнтэйг болоо юм айж байгаа, хүссэн юм айж байгаа. Тий. Одоо нэг л асуулт тавиад шүүдрийн талаар ярих болъё. За. Та нэг эцэс салахгүй сарнихгүй гэдэг юм ярьжсэн юм шиг байна. Би шүүдрээр чилээд удаа нэвтрүүлгээ уулзчихлээсэн л да. Тэгээд одоо л те манай хүн гэж ярьдаг болсон байсан шүү дээ. Тэгэхээр бол энэ бол харилцаа маш бат бэх болсны илрэл гэж би харж ирсэн. Тэгээд хүн хизээс салахгүй гэж бодож байгаа л салчдаг шүү дээ. Зүгээр яг тодорхой хэмжээнд юунаас болсон юм бэ? Тийм нэг хүмүүст бас бит хоёр бас нэг гоёор үнэлэгдсэн юм тэр дуу юм болоо гэж би их боддتي. Яг тэгэхээр тэр дуу бас их олон хүмүүст бас хүрсэн. Хүмүүс яах вэ? Юунаас болсон?
Яг гоё ингээд товч өгөө тодорхой ярьж байгаа шүү дээ. Чи болохоор ингээд айгу дэлгэрэнгүй ярьж явах чинь шууд тодорхой ярих гэдэг юм. Окей за. Тэгээд ер нь юу? Тэгээд тим юм болсон гэж боддیں۔ Тэгээд чи яг яагаад яасан гэж асуусан те? Тийм, ер нь бол ингээд харилцаа яг гоё хүний яг гоё ярих гад төлөвж ийсэн. За уучлаарай. Гинт орж ирээд тэгээ мартаа. За уучлаарай. Өөрөө ярих гэдэг юм бол ингээд тойруулаад байдаг шүү дээ хүмүүс те. Тойруулахгүй би яг гол юм ярих гэж. Яг тэгээд нөгөө нэг юм хизээч салахгүй ер нь бол хүн хайр дурлал дээр ч ер нь амьдрал дээр хизээч тэхгүй гэж ер нь бол ярьж болдгоо юм шиг байна. Ягаад тэгэхээр би хизээч ингэхгүй, би хизээч одоо орохгүй, хизээч гарахгүй, хизээч би тэхгүй гэдэг тэр бол болохгүй. Ягаад тэгэхээр хизээ нэгэн цагт тэгдэг л байхгүй. Тэгэхээр ер нь бол амьдралд ер нь ам гарах ер нь димий гэж би боддог. Зүгээр л урт замаараа зөв бодолтой зөв сайхан явж явах болох байхаа юм да. Тэгэнгუთ яг битүүрийн харилцаан дээр гэх юм бол мэдээж манай он жүжигчин тэгэнгуთ чи ингээ хоёлоо урлагийн юм байгаа шүү дээ. Хоёлоо юм галтай дүлтэй, хоёлоо юм ассан дүрлэлсэн те. Хоёлоо юм эмоцтой сэтгэл хөдлөлтөй өндөр. Хоёлоо юм ширүүн юм дүрлэлсэн хүмүүс. Тэгэнгуთ ч шүүдрээ гаалбал би ус авах хэрэгтэй болж байгаа байхгүй. Яалчгүй хосонд хоорондоо цогцохын тулд. Хоёр гар инх юм бол төмөр тавиад ч амар болно шүү дээ. Тэгэнгуут ч нэгт бол надын талаас бол их буруу зөндөө байсан. Би бол тэрийг хүлээн зөвшөөрдөг. Яагаад тэгэхээр бас нэг бас нөгөө нэг хартас ирдэгтэй. Бас нөгөө нэг юу ер нь тэгээд сайхан хүүхэн таамд байна гэдэг чинь хэцүү шүү дээ. Чи өөрөө тийм бах те. Чи өөрөө амар чаталтай, өөрөө мундаг байж ижил чи тэр хүнийг дэрэгдээ тогтооно. Чи өөрөө хинч болол бус залуучууд чамаас илүү гараалах юм бол мэдээж тэр чи эмхтэн хүн тэр залуу тэр эмхтэн хүн бас олон хүн санал тавьж байгаа шүү дээ. Тэгэхээр салыг шүүдрээ надаас тийм сайхан залуу зөндөө байгаа тийм үү. Тэр бүсгүйгээс сайхан хүүхнүүд зөндөө л байгаа. Гэхдээ яг тийм салыг гэж бол яг энийг бол бас нарийн энэ бол хувийн яг юм л та. Тийм тэгэнгუთ ч яг харилцаан дээр суу эсвэл хардталтаа суу ч юм уу те эсвэл цаг завгүй суу гэдэг тодорхой хэдний шалтгаан байдаг шүү дээ. Эсвэл хөрсөн үү гэл тэрийн л найстай хэлчих. Тэгэл хэд хувийн юм л да. Манайхан тэгээд хэд хувийн юм л орлоо чи юм уу одоо хинбэ гэдэг. Тэгтээ нэвтрүүлэгт нэгэн л орж байгаа юм чинь. Энийг л яриулах гэж энийг л хүмүүс сонсгож сууж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Хардталт бол биш. За хардталт биш. Ар урдуур тавьсан тэр бол биш. Тэр биш. Би бол хөрсөн үү? Би бол ардаас биш дандаа урдаас л тавьдаг байсан. Тэр бол тий. Гүйгүй байрал биш. За. Чи айгу буруу би шулуухан яриад энэ л та. Би бол хэзээ ч 10 урдуур явж байгаагүй. Би бол энэ дээр бол түрүүн ч хэлсэнтэй би бол нүүр бардан хэлдэг. Надтай явсан охин байвал баримттай гаргаад иргээд. Тэр яг хөө тэгээд хардталт бол биш. Юу бол биш. Тийм одоо хөрөлт бол биш. Юу юм бэ? Бас халуун хүмүүс шүү дээ. Халуун хүн шүү дээ бас. Одоо хоёул армантик байх те. Яг хөө армантик их би бол нэг тийм шээ. Армантик манай хүн л их армантик байх чичээдэг байсан. Өөр их тийм сэтгэл их ер нь бол би нэг 3 настай охинтой байгаа юм шиг л байдаг гэсэн. Ер нь аюу хөрх ирэх. Яг л бүр жоох хөвгч шиг. Тэрийг харахаар л миний бүр ингээ хайр үрээд бүр ингээ налхарчдаг байсан. Юунаас вэ? Тэгээд юу сүүлд нэг кино тоглосон юм ба. 3 хүний болцоочлоо. Гуруулаа цуг явуулт яачлаа. Бид 3. Аха. Тий. Би хичээл ордог багшийнхаа нэрийг мэдгэсэн юм а гэд асуугач. Багшаа би таныг хараад би засмаа санагчлаа. Тэгэл яг эмхтэн үнтэй тулгаар гатчих жоохгүй. Би бас чиний хууцыг сайхан нэмрээд чиний шарлсан хууцыг сайхан гандаахгүй чамааг сайхан уншчихдээ юм уу гээл. Би угаасаа азгүй хүмүүс дургүй. Ер нь тэр канон тоглоод тэрнээс бүх юм болсон шүү дээ. Би болохоор нөгөө нэг өөрөө бурхны шашны хүн. Тэгэнгუთ чин би болохоор өөрөө сүүлийн үеүүдэд ер нь жоохон хүн ингээд төлөв даруу бодолтой сүртэй тийм байх хичээгээд ирмэлзэл байгаа юм л та. Тэгэнгуთ чин манай хүн болохоор тийм биш. Их дүрлэлсэн чөлөөтэй юм байхгүй. Бодо санахгүй юм ярьдаг те шууд өөрөөхөө хэлж мэлдэг ч юм уу. Ер нь бол тийм. Тэгэнгуთ тэрэн дээр нь би жоохон хориг тавих гад. Одоо ингээд жоохон ингээд бодолтой ярьжээ тий. Одоо ингээд зарим талаасаа жоохон ингээд зөв одоо ингээд даруухан төлөв жоохон ихэмсэг байя гэдэг ч юм уу тий. Манай хүн ч болохоор их гал штэ. Ингээл болж өгвөл ингээл цоглог яг өөрөөхөө бүр ингээд хинч таалагдахгүй яг өөрөөхөө байдаг хүн байхгүй. Тэгэнгუთ ч би тэр хүнийг яг өөрөөхөө бас байлгах гэж хичээгээд бас тодорхой хэмжээнд би тэр хүнийг өөрчилсөн. Шүүдрээ надтай уулзахаас өмнө 3 жилийн өмнө ямар хүн байсан? Надтай нийлээд 3 жилийн дараа ямар хүн болсон гэдгийг хүн болго мэддэг. Хүн болго найзууд нь ерэн тойрныхан бүх хүмүүс хэлдэг. Би бас тодорхой хэмжээнд тэр хүнийг бас ингээд арай өөр төвшөнд бас яажсан баг гэж боддог байхгүй юу? Тэр хүн ч гэсэн намайг өөр төвшөнд гаргаж ирсэн. Тэр би биндэл туссан. Тэгэнгუთ тэр бид гурийн болзон дөр юу анхнаасаа надад тэр канон тоглоход нь би дургуутсан л да. Наадахтаа тоглож явах гэдэг би
тоглосон тоглоогүй болноо гэтгсэн. Манай өөр эсрэгүүцсэн. Тэр Ер нь яг битүүрийн хосуудад яг ингэдэм байна л да. Миний дүнснээр болохоор ингээд нэгдүгээр үе. Нэгдүгээр үе нь юу вэ гэхээр нэг юм идэх гал халуун байх үе. Бүхэл юм айгуу сайхан байна. Бүхэл юм сайхан байна. Та хоёр хизээч муудалцгүй муудалцсан ч эргээд ивэрлэж чинь. Тэгээ тэр үе бол нэг 2 жил хэрэтэ үргэлжлэнэ. Айгуу гоё хоорны үе. Тэгэнгуутаа 2 дахь үе гэдэг нь яг хоёр гол 2 дахь үе дээр явжсэн. 2 дугаар үе нь яадаг вэ гэхээр яг 3 үе байгаа байхгүй. 2 дугаар үе нь яадаг вэ гэхээр яг нэг асуудлууд гарч ирдэг. Ана лав сүрэнгүй хэлээд байгаа шүү. Дурлал төгсөөд юу эхлэхийг аим зуух эхэлнэ гэдэг. Яг тэр. Дурлалцаа дараа нь аим зуух эхэлнэ. Яаж амьдрах юм шивтээр, яаж юу ажил төрөл, яаж мөнгө олох юм, юу гэж амьдрах юм. Тэн дээрээс асуудлууд үүсч эхэлнэ. Тэнгуүч манай өнөخت урлагийн жүжигчин. Асар олон хүмүүстэй харьцсан. Асар олон эрэгтэй хүмүүстэй ажиллана, асар олон хүмүүстэй хамтарч ажиллана. Янз бүрийн компани санал тавина бөө юм бол. Би ч эрэгтэй хүн. Тэнгуү тэрийг би бас ингээд жоо хардах сэтгэлээр харж үзнэ дээ. Тэндээс яг асуудлууд үүсч эхэлж байгаа байхгүй. Дээл маргалдаж эхэлсэн. Гэтэ бит хоёрд бол аль нэг нь биенийхээ ардуур урдуур явуулсан тохиолдол бол хизээж байж байгаагүй. Би бол өөрөө тийм үерхлийг бол бүр үзэн яддаг. Хэрвээ хүнтэй үерхэж байгаа бол ар урдуур явах ямар ч шаардлага байхгүй. Ганц би зүгээр гоё one night-ийг явуулсан дээр. Тэгэнгუთ ч яг тэр нөлөөсөн. Тэгээд өөрийнхөө би бас өөрийнхөө үзэл бодлыг тэр хүн тулгаж байгаа маань нөлөөсөн. Давхар бас тэгээд тэр хүний ажид мэрэгжил нөлөөсөн. Гуравт болохоор бит хоёрын зан харилцаа яг нэг 20 дугаар үеийг хэлсэн шүү дээ. Тэр маань бас нөлөөсөн л дээ. Ягаад тэгэхээр яг нөгөө эд хоорны үе маань жоохон хөрөөд эхэлсэн дээ. Хөрөөд биш нөгөө жоохон дуусаад амбиц өөх үеэр гоо эхлээд. Жоохон талд хоёр талд амбиц өгөөд ингээл уурж муурлал ингээд тунаал те. Би өөрөө мэдчихээн чи дугуй гэдэг ч юм уу. Би өөрийнхөө юм өөрөө хийн гэдэг ч юм уу те. Энэ миний хүсэл мөрөөдөл би өөрөө юмаа мэддэг гэдэг ч юм уу те. Яг нэг тиймэрхүү юм болж эхлээл. Тэн дээрээс ингээд жоохон хоёр талд ингээд харилцаа үүсээд байгаа юм л да жоохон холдолт. Тэгж байгаа л за ер нь бол тийм юм болсон юм байна да гэж бодоол. Тэгэл ер нь яг ингээд 2 дугаар үе шатн дээр харилцаа яг хөндөрөөд ирж байгаа үе дээр хосууд юг анхаарах хэрэгтэй гэхээр тэр үе дээр л ерөөсөө би бидээ буулт хийгээл би бинийг ойлгоод яг урдныг шиг хүндлэл бардам зан хаяал урдныг шиг би биндээ буулт хийгээл яг тэр 2 дугаар үеийг давчих хэрэгтэй. 2 дугаар үеийг давчих юм бол тэгэл та хоёр бол баг насан туршдаа баг хамт амьдрнаа. 3 дугаар үе нь одоо хүүхэд тоосон дараа үе эхэлж байгаа. Тэрийг бол би дараа ярьж өгч байна. Амьдралын үе тий. За ойлголоо. Тэгээд дахиж бол шүүдрийн талаар ярихгүй тэгээд надад 2 дугаар үеийг давцсан байсан бол салахгүй байх байсан. Гэдгийг бас хэлмээр байна. Тэрийг л та хоёр аль аль нь бардам зангаал хайчаадаг үү. Тэр бол шилжилтийн үе. Надад энэ хоёр үг санд орж байна. Эхнийх нь болохоор эрэгтэй хүн энд бол маш олон хүмүүс ингэх байх л та. Эрэгтэй юм байж те ингэж шүүдрийн талаар дараа нь ярьлаа гэлэх байх. Гэхдээ энэ бол нэвтрүүлэг урьж авчирч байгаа. Тэгээд юу болсныг бас маш олон хүмүүс мэдхийг хүсэж байсан байх. Мөн дээрээс нь эрэгтэй хүн хязгаарч унж явсан хүлээг уулзж явсан бүсгүй муу ярьдгүй гэдэг. Тийм учраас надад энэ чинь их таалагдлаа. Хоёрт эрэгтэй эмэгтэй хүмүүс хоёр нэг буруу бодол байдаг гинэ. Эрэгтэй хүн болохоор эмэгтэй хүнийг энэ надад саа олддээ гэж боддог. Эмэгтэй хүн үү? Эрэгтэй хүн эмэгтэй хүнийг энэ эмэгтэй надад солдож чадахгүй те гэж боддог. Нөгөөх нь болохоор эмэгтэй хүн эрэгтэй хүнийг өөрчлөх гээд байдаг. Тэ энэ хүнийг би өөрчлөнө, өөрийнхөө байлгана гэж боддог хоёр нь өөр байдаг гинэ. Тэгсэн болохоор чинийх болохоор бас тэр хүнийг өөрчлөх гэж те ингэснээс болсон юм байна. За хоёулаа ярилцлагаараа өөр тийш хандвал маш олон хүмүүс мэдээллийг одоо би авцсан байхаа гэж бодож байна. За тэгээ темпо бол одоо их гоё тийм дүрлэлтсэн гэдэг түрүү ярьжсэн те. Их тийм одоо хүний нэг характер гэж байдаг те. Чи юу ямар хөө төрлийн характертай юм бэ? Би бол одоо архиж байгаа арслан юм болов. Ажил хөдөлмөр яг дуртай юм ихтэй арслан шиг байх дуртай. Бусд юмаа одоо зүгээр жирийн байх үедээ бол одоо баавгаш байх дуртай юм байна. Тайваа баавгач ингээ өвд мөглөж унтчихдаг сайхан. Өөл нозороо сайхан байждаг. Ер нь бол тийм сүлүүд их тайван болоод байгаа. Гэтэ яг өөрийнхөө дуртай юм ингээд яг хийхээр би бол дүрлэлцдэг. Бүр ингээд би бол амар сэтгэлийн хөдлөл амар эмоцтой. Ер нь бол ингээд нэг бүр ингээд нэг ингэдэг хүмүүс байдаг шүү дээ. Ер нь бол сэтгэл хөдлөл айгүй ихтэй хүн л гэж хэлэх юм. Тэгэхээр одоо тэрийг яг ямар хүн гэж нэрлэх юм бол бас сайн мэдэхгүй байна. Ер нь л аслангийн ордын тиймэрхүү л дээ. Чи бас тийм. Тэг ер нь бол дөрвөлдсөн шүтэнцний мод шиг те ууралж муурлал асаал унтардаг. Тийм айгүй хурдан мартчихдаг тиймэрхүү хүмүүс байдаг л да. Тэгээд түрүүмөс хэлжсэн хүнийг үгээрээ байлгах гэдэг те манлайлах гэдэг. Энэ дээр харин хүмүүс чиний үгийг яаж хүлээж авах гэдэг хамгийн чухал те. Одоо хайр дурлал дээр ч тэр ажил дээр ч тэр чи хүмүүсийг янзлах гад яг тэр хүний ин байвал энэ хүнд хэрэгтэй гэдгийг хараад байхад тэр хүн хүлээмжшүүлдэг шүү дээ. Чиний үгийг хүмүүс яаж хүлээж авдаг вэ? Мэдээж бол нөгөө босс лидер хоёр хүний хооронд ялгаа байдаг зургаар харуулсан байдаг айгүй гоё те. Боссууд ингээд лидер бол ингээд гэдэг. Би бол лидер байхыг хичээдэг. Яагаад тэгэхээр хүнтэй шууд ингээд өөрийнхөө үзэл бодлогоос тулах бас буруу. Тухайн хүнийхээ бас сайн авч үзэх хэрэгтэй баг те. Тухайн яг ямар хүн юм те. Ямар төрлийн хүн юм. Мэдээж
тухайн үнэ бодож иж өөрөө ярьж иж тэр хүнийг өөрийн боломжхээс шууд тухайн үйл бодлыг харгалзахгүйгээр өөрийнхөө үйл бодол тулах юм бол тэр хүн бол хэзээ ч миний төлөө болохгүй шүү дээ. Сайн ойлголцох хэрэгтэй. Ер нь бол гол ойлголцох юм бол сайн ярилцах хэрэгтэй хүмүүс хоорондоо. Би биенийхээ сэтгэл рүү гоё өнгөх хэрэгтэй. Тэгжиж тэр хүнийг ямар хүн бэ гэдгийг жоохон ч гэсэн мэдчихэж чи тэр хүнийг илүү их өдөрдох тал дээр илүү их чамд амар болж ирэх юм. Тухайн үнэ чи юу ч мэдэхгүй яаж үддэх гэдэг тийм үстэй. Диплом гэдэг хүмүүс их ярьдаг те. Диплом бол зарим хүмүүс сургуулаа төгсөөгүй явж идэг. Тэгээд дипломыг одоо би чам дээр харж байхад зураглаач төгссөн тэгээд ажиллаагүй. Зөвхөн диплом. Тэгсэн мөртлөө чи өөр зүйл хийгээд дуулаад юм хөтлөөд ингэ яваад шүү дээ. Тэгэхээр диплом чиний хувьд яг ямар үнцэнтэй вэ? Диплом чухал шүү дээ. Хүмүүс нэг диплом чухал биш гэдэг яг хөө диплом чухал хэрэг болсон юм. Яг би юм нөгөө мэрэгчээр ажиллааг болохоор хэрэг болоогүй л дээ. Гэтэ энэ тэнд бол ингээд албан газар ч юм янз бүрийн диплом хэрэгтэй шүү дээ. Хамгийн чухал. Тэнгуут диплом чухал. Хоёр тэр хүний хувь хүний хөгжил, тархины ухамсар, оюуны хүч чадал тэр л чухал. Тэр хүн юу бүтээж чаддаг тэр л чухал. Түүнээс диплом бол бас яг тэгж амар бол чухал зүйл биш хаа. Чи одоо залуу үеийн төлөөлөл шүү дээ. Ажил олдохгүй гэлээд те. Ажил олдохгүй байна. Тэр Айстап хамтлагийн Коби Обад гэж ярьжсэн. Улсаас дээрээс нь ингээд сургууль хэдэн хүн төгсөж байгаа вэ? Ихсдээ сургуулийг тэр хүмүүст ажлын байранд бэлэн гаргаж өгөх хэрэгтэй гэдэг байгаа байхгүй. Энд дээр чиний үзэл бодлыг би сонсомоор байна. Яг миний хувьд болохоор ингээд хүн өрсөлдөөн дундаас хүн гарч ирдэг те. За одоо энэ сургуулийг за өнөөдөр 500 хүн төгсөж байгаа бол яг 500 ажлын байр бэлэн байна. Яг энэ бол магадгүй улс хөгжих илүү тийм амжилттай явах үндсэн тавьж байгаа бол та. Гэхдээ залуу хүний хувьд бол өрсөлдөж те 500 хүн төгсөхөд 100 ажлын байр байх юм бол тэндээс хүн шигшигдэн үстэй. Тэгжиж ажилч гэсэн илүү урагштай явд юм болов гэж би хардаг байхгүй. Тэгэхээр чиний хувьд юу гэж харж байна? Ер нь бол би бол хувьдаа бол яг өөрийнхөө дуртай юм хийх дуртай. Хүн ер нь дуртай юм хийж тэрнээсээ кайф авч адреналинаа ялгаруулж илүү урт наслж илүү их сайхан амьдрна. Илүү их хэрч хүчтэй, илүү их өөрийнхөө гоё амьдрна. Тэгэхгүй дургүй юм 1000 өндөр цалинтай хийгээд тэнд яах юм бэ? Тэр зүгээр л нэг ажлын боололж байгаа байхгүй. Би бол тийм бодолтой байдгүй. Би дуртай юмараа мөнгө олж, дуртай юмараа амьдрах дуртай. Тэгэхээр бол саяны яг асуултанд ирэх юм бол залуучууд бол яг мэдээж бол өөрсдөө маш сайн хөгжүүлэх хэрэгтэй. Тухайн мэрэгжил дээрээ те. Одоо хилтэй устдаа одоо юу ч үгүй те. Бүгдэл дээр өөрийгөө хөгжүүлсэн байхад бол хаач бол ажил бол газардахгүй шүү дээ. Ер нь бол хүн. Тухайн хувь хүний өөрийнх нь хөгжөлтөө те. За энэ хүн ингээ за энэ хүнийг ажилд авчээ. Энэ хүн 2-3 жилийн дараа хэрэгтэйшээ дэвшиж өсч хөгжих боломжтой хүн байна гэдэг удирдлагууд нь бол харж байгаа шүү дээ. Тэгэхээр тухайн хүнээс өөрөөс нь бүх шалтгаалах. Өөрөө бас гүүх хэрэгтэй, явах хэрэгтэй, сэргэлэн байх хэрэгтэй. Ахаа их чи урдуур хоогоор хүнд бас гоё. Ер нь тэр чигээр харилцаа. Ерөөсөө өөрийгөө хинч гэж бодох хэрэгтэй. Чи бол хинч, би бол хинч. Чамтай харьцаж байгаа хүн бол хин нэг гэж бодох хэрэгтэй юу? Чи тэр хүнтэй хүн шиг харьцах хэрэгтэй. Тэгжиж яг ялангуяа залуу хүмүүс. Тэгэхгүй залуучууд амар их цантай байдаг шүү дээ. Ингээл бие тооцсон ингээл одоо нөгөө сошиал одууд модуудтай жүжигчд мөччд ингээл яриаж тэр хүмүүс яг юу бүтээсэн юм. За яг хуу канон тоглоод дүр бүтээгээл мундаг л бах л да. Гэхдээ би бол хувьдаа бол 30 хүрээд 30 эд мөртл яг өөрийгөө олоод хүчтэй ирэх хүн болтлоо чи хинч зүгээр л бусдуудын тий одоо нөгөө нэг хиний хэлсэн үг байгаа шүү дээ. Одоо тий яг агуу өдөрдөгч болохын тулд тэгэхээр агуу өдөрдөгчийг дагалдаж суралцж түүнээс суралцах хэрэгтэй. Түүний ажилтан байх хэрэгтэй. Гэхдээ өөртөө ихтэй биз дээ. Өөртөө бол ихтэй. Гэхдээ хинч байна гэдэг чинь би хинч вэ гэж байгаа бол үгүй шүү дээ. Мэдээж дотроо гэж бодох хэрэгтэй байхгүй өөрийгөө. Хүний үгийг авах хэрэгтэй. Хүнээс суралцах хэрэгтэй. Одоо ингээд хүний өдөөс эсэргүүцэл те энэ одоо юу юм худлаа гармаар гэдэг ч юм уу. Би бол тийм дайгуу дур. Яг мэдээж өөртөө ихтэй. Гэхдээ бол өөрийгөө дутуу үнэлж өөрийгөө одоо ингэж би болоогүй байх, би дутуу байна гэж л өөрөө хөгжинэ. Би болчлоо, би ханчлаа гэм бол тэр хүн дэше явахгүй шүү дээ. Тэгэхээр ерөөсөө л дутуул байна. Одоо ч гэсэн би дутуу. Надад зөндөө хийх юм байна гэдэгт бодолтой л байх хэрэгтэй. Хинтээ хизээ хаана яаж харьцах вэ гэдэг бас хүн их сайн мэддэг байх хэрэгтэй бах тий. За баярлалаа. Тэгээд ер нь бол ярилцсан юм өндөрлж байна. Тэгээд ер нь бол ихэнх нь бол ер нь хайр сэтгэлээр ярьж байна шүү дээ. Манай зочид бол янз янзын сэдвээр ярилцдаг. Зочин болгон өөр өөрийн гэсэн характертай, өөр өөрийн гэсэн үзэл бодолтой. Тэр болгоноос би их олон зүйлийг сурж авсан. Ялангуяа манай өнгөрсөн дугаар дээр би маш олон зүйлийг мэдэж авлаа. Яг түрүүний би бас тодорхой хэмжээнд болоогүй байгаа юм байна гэдгийг бас би ойлгож авлаа. Мөн ярилцахад би хинтээ хил амаа олдсон гэж боддог. Бас тодорхой хэмжээнд олдсон л доо. Тэгэхэд яг ярихад бас хэцүү хүмүүс бол маш их байдаг. Тэ ажил дээр ч гэсэн бүх юм дээр. Тийм учраас хүн алдаж онж бүх зүйл дээр суралцж иж амжилттай байдаг. Тэгээд хоёр асуултыг асуугаад яриаслага өндөрлөе. Маш олон бүсгүүчүүд темпод би таалагдчих юмсан гэд бодож байгаа бох тэ. Тэгэхээр чамд яг ямар бүсгүй таалагддаг вэ? Эхлээд мэдээд царайг нь харах бах тэ. Нэг хувцаар нухтаж ухаанаар нүддэг. Тэгэхээр чамд яг ямар бүсгүй таалагддаг вэ?
Надад бол тэр хувцс эд материалыг зүйлж чухал биш. Надад тэр хүний дотоод ертөнцийн чухал. Царай Тэр мэрэ хүний хамаагүй үз. оршихуй чухал. Мэдээд царай чухал шүү дээ. Хүн болгоо ингэдэг шүү дээ. Царай чухал нь бол биш миш гэдэг. Яг үндэ хүнтэй хамгийн түрүүнд би нараа царайг л хардаг шүү дээ. Би бол Тэгээд шудраг. харьцахгүй шийдэх байх те. Гэхдээ орчхон ямар байх хэвээр. За одоо доторх юу н одоо тийм гоё байх хэвээр гэдэг. Тэр нь яг ямар байхаар чамд таалагдав? Эмэгтэй үнцэнтэй байх хэрэгтэй шүү дээ. Бардам өндөр уулын оргил шиг л байх хэрэгтэй. Тэ одоо ер нь бол тийм нэг хэр баргийн эр хүнд холдгоо те. Хэр баргийн эр хүнтэй харьцдаг. Хэр баргийн эр хүний араас гүйдэг. Өөрийгөө олцсон. Хатуу ухаантай. Өөрийнхөө байх тийм эмэгтэй хүмүүс таалагддаг. Тэгэхээр хатуу ухаан мухаан тэгэхээр нэг сүртэй ухаан мухаантай байх хэрэггүй. Зүгээр нөө лав сурангаас хэлдэг шүү дээ. Эмэгтэй хүнийг ухаан зартал битгий зовоо гэж. Тэрнтэй адилхан бол эмэгтэй хүн бол асар их хүч шүү. Эрэгтэй хүнийг бол бүр яаж ч өөрчилж чадна эмэгтэй хүн бол. Тэгэхээр эмэгтэй хүнийг эрэгтэй хүн бол маш зөв сонгох хэрэгтэй. Эсрэгээр эрэгтэй хүн эмэгтэй хүнийг авч явдаг. Чи их нэртэй боллоо гэд их нэрээ ажил хийлэхгүй авч явах уу эсвэл ажил хийгээд хамт хөдөлмөрлөх үү? Би бол мэдээж тэр хүний хүсч мөрөөдөл дуртай амийг хийлгэнэ. Гэхдээ би бол тэгж нэг одоо бүр ингээл нэг хүчир зүггүй мөнгөний төлөө зүтгээд чи ингээ мөнгө олох хэрэгтэй гэж би бол хүчлэхгүй. Би бол мэдээж эрэгтэй учраас бүх зүйлийг өөрөө болгох хэрэгтэй. Гэхдээ тэр хүн дуртай амийг хийж болно. Чи тэгтээ авч явж чадна. Чадна. Чи эмэгтэй хүн даалга болж ирсэн үү? Бүтэн. За би ч одоо битээр чи үерхэж яхад бол тэр бол тийм шүүдрээ биш ээ. Болцоон дээр бол даалгаж байгаагүй. Би бол үгүйс болц нэг олон болцож байгаагүй надад. Тэр нь чи эмэгтэй хүн даалгалж байгаагүй. Шүүдрээс өөр хүн дээ. Даалгуулж байгаагүй. Эрэгтэй хүн ингээд хүмүүс ядаж 50% та дуулж мууслаа гарах хэрэгтэй гэдэг яг. Эхний болцон дээр эрэгтэй хүн гаргана. Тэр тодорхой. Яаж ч эрэгтэй өөрийгөө хүндэлдэг л бол. Яг ер нь бол хоёр дахь болцон дээр ч юм уу чи 50% гарах уу? Эсвэл чи ганцаараа гарах уу? Эсвэл магадгүй чи мөнгөгүй байлаа гэж бодъё л тэ. Ямар ч мөнгөгүй байлаа гэж бодоход. Тэр бол бас өөр л тоо. Дөнгөж хоёр уулзж байгаа хоёр хүн. Би бинийгаа сайн мдээгүй хоёр хүн байгаа. Хоёр дахь удаа. Хоёр дахь удаа. Тэнгуут чи юу штэ. Бас тухайн эрэгтэй хүн үнэхээр боломж байхгүй гэж болъё те. Сэтгэл нь байгаа гэдэг гоё те. Тийм байхад тухайн эмэгтэй хүн яагаад дааж болохгүй гэж. Одоо хоёрт би бинийгаа сайн мэдсэн хүмүүс яриад штэ те. Төсөөж яриа л да ойлаа. Шүүдэр чи дуу гаргаад өгсөн те. Тэгсэн дараагийн найз охин чи одоо өмнөх экстэй дуу гаргачихад надаа дуу гарга гэвэл чи гарах уу? Тэр бол хүний сэтгэлийн хэмжүүлэлтэй. Тэр бол сэтгэлийн мэдрэмжээр л гардаг асуудал. Түүнээс хүн болгонд дуу зориулна гэж явах ч те. Дараагийн найз охин шүү дээ. Чиний хайрлаж байгаа юм чинь дуу гаргаад өг гэвэл чи гарах уу? Магадгүй шүлэг зөхөөж гэж болох юм. Дуу бол мэдгүй. Гэхдээ тэр бас цаг хугацааны асуудал шүү дээ. Яах юм бага тэр сэтгэл хөдлөлч дээ. Тэр хүн хэр их миний сэтгэлийг хөдлөж байгаа юм те. Би тэр хүний сэтгэлийг хэр их хөдлөж байгаа. Хэр их хайр мэдрэгдэж байгаа. Түүнээс шалтгаалах. Заавал дуу зориулснараа тэрийг бас хайртай гэсэн үг шүү дээ. Тэр охин чинь хүчлээд байл яах вэ? Гаргачихл та надад дуу гэдэг байл. Одоо болно. Болох бах. Болох уу? Хүмүүс бол одоо энэс найз охин болгоно дуу зориулдаг гэж чамаа гэстэй ярих бах. Тэгэхээр бас яг тэр хамаагүй. Тэр бол хамаагүй. Мэдээж би тэр хүнд бас те дуу гэдэг чинь бас өөрөө бас их гоё том бас бэлэг байх гэж боддог шүү. Харилцаан дээр гоё машин ч юм уу мөнгө төгрөг айгүй чухал болсон л байна л да одоо те. Ямар машин ундаг вэ? Би нэг үнтэй би түрүүн чамд хэлсэн шүү дээ. Би бас хэрэглээлтэй гэхдээ эрэгтэй хүмүүс унаан гэдэг шүү дээ. Аха нөгөө нэг юм би бол материалын зүйлээс ер нь бол ингээд тэрнээс ангижчихсан л да. Надад тэр ундаг байсан гэсэн. Надад ямар хувцас өмсөж байгаа брэнд байна уу? Ямар хувцас надад ерөөсөө хамаагүй. Би өөрөө ч брэнд хувцас өмсдөг. Би зүгээр л юу таалагдсанаа өмсөх дуртай. Би бол одоо ингээд те одоо чи жишээлбэл ингээд амар брэнд амар лаг залуу байл та. Би шамтай зүгээр хүн шиг л харьцсан. Чи зүгээр л жирийн залуу яваад би шамтай хүн шиг л харьцсан. Би яг л тийм. Надад түүнээс хүний өмсөн зүйлсэн тэр унжаага машин тэрэг мэрэг бол зүсэн ямар ч пайд байхгүй. Тэгэнгუთ би BMW ондог. BMW 3 сая. Тийм 3 сая одоо хүртэл унаалгаа шүү дээ. Тэр байгаа. Би ч өөрөө нөгөө нэг бас герман машинд их хоббитэй. Нөгөө Benz BMW ер нь бол их сонирхолтой. Тэгээ хайртай бүсгүй чинь чиний унаа тэргийг голоод байл яах вэ? Тэр бүсгүй өөрхөн сонголт шүү дээ. Чи суухгүй ч болно. Тий. Чи жаргалахгүй чи хайртай шүү дээ. Аймаа хайртай. Тэгсэн чам голоод байл яах вэ? Одоо битгүй тэгэл одоо шинэ солих уу? Надад хайртай болчиход голохгүй хаа. Ган чамд хайргүй юм шүү дээ. Голоод байл чи хайртай голно. Голоод байл яах вэ? Тэгэхээр тэр миний охин биш лээ. Хаях уу шууд. Хүн чамтай яаж харьцсан чи яг тэгж харьцдаг уу? Тэгж харьцаж болохгүй л тэр тэний хүний асуудал байхгүй. Чин тэний хүн чамтай ирээд тэнийг харьцгаар чи өөдөөс нь тэнийг харьцуулж тэний хүн байхгүй. Тэгж болохгүй шүү дээ. Зүгээр л ухаантай байх хэрэгтэй. Хүн чамтай яаж харьцсан тэргээр нь харьцсан гэдэг бол буруу л та. Боолт хийх хэрэгтэй. Тий одоо нөгөө үгөөд шүү. Яаж ч ингээд нөгөө зураг өгдөгтэй нэг хүн ингээд толгойн хоосон хашгирж агаад нөгөө дув дугаад дүр навтай. Тийм л байх хэрэгтэй. За баярлалаа. Тэгээ маа нэвтрүүлгийн хамгийн сүүлийн асуулт байгаа. Зэвүүн гэдэг үгийг магадгүй темпо хэрэглэдэг байж магадгүй тий. Зэвүүн гэдэг үг чамд гоёор хэрэглэгддэг үү, муугаар хэрэглэгддэг үү? Чи амьдралдаа хийсэн хамгийн зэвүүн алхам чи юу вэ?
Амьдралдаа ижсэн хамгийн зөвөн алхам шүдрхэн төвөрөх. Тэр бол хамгийн зөвөн алхам. Тэр бол ерөөсөө бүхэл бүтэн амьдрал цаашдаа явах одоо зам мөр те бүхэл асар их зүйлийг ойлгуулсан. Тэр 3 жилийн хугацаанд бид хоёр асар их зүйлийг ойлгосон. Тэгэхээр цаашдаа одоос яах юм мэдгүй те. Тэгэхээр ер нь хамгийн зөвөн зүйл бол шүдрхэн. Тэгэхээр ялч шүдрэ бол темпогийн хувьд маш үнэтэй хүн юм байна. Тэгээд энийг бол маш сайн мэдэж авлаа. Тэгээд өнөөдөр манай студ хүрэлцэн ирсэн маш их баярлалаа. Тэгээд уг нь манайх бэлэгтэйсэн байхгүй. Тэгсэн чи надад яагаад гэхгүй. Харин тэгсэн чи юу яатсан? Манай Ермакс аяа Монголиа түр ингээд хоншилсан байхгүй. Гэтэ дараагийнхаас бас өөр газрууд орж ирж байгаа. Тэгсээ яг голоор нь темпо ирчлээ. Гэтэ найз намалчин чамд дараагийн одоо орж ирж байгаа байгууллагын бэлгийг би өгнө. За найз уулзж байгаа. Тэгээд бас бид хоёр яг нэг ордных ч юм уу мэдэхгүй их харилцахад их амар байлаа. Ярилцах болгонд хүн хүнээс би өөр мэдрэмжийг авдаг. Яг энэ шиг үзэгчд болгоно нэг нэвтрүүлгээс нэг адилхан мэдрэмж аваад ойлгохгүй шүү дээ. Тэгэхээр нэвтрүүлэг болгон зочноос өөр мэдрэмжийг авч байгаа сая гэж би өсөж байгаа. Тэгээд өнөөдөр нэвтрүүлэг бол энэ төвд өндөрлөж чинь тэгээд ирсэнд баярлалаа. Баярлалаа. Урьж оролцуулсанд баярлалаа. Чамд болон танай телевизийн бүгдэнд нь амжилт хүсье. Сар шинэ мэнд хүргэе. Сайхан шинэлцгээгээрэй. Өнөөдрийн нэвтрүүлэгт хамт байсанд баярлалаа. Хүн болгон өөрийн гэсэн амьдралтай, хүн болгоноос өөрийн хэм маягтай та хинэгнээс харьяалтай биш яг өөрийнхөө л амьдраарай. Тэгээд танд амжилт хүсье. Дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай.